Өвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв. Өвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насан туршдыг нийгмийн бүх үйлчлэлтэй шамруулах зарчимд нийцүүлэн хөгжлийн бэрхшээл сэргээн засах чиглэлээр мэргэшсэн хүртээмжтэй нийгмийн дэмжих төв болоход чиглэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насанд хүрэхчдэд дараах сэргээн засах үйлчилгээг үзүүлж байна. Ерөнхий эмчийн үзлэг, зөвлөгөө, хил заслын үйлчилгээ, хөдөлгөөн заслын үйлчилгээ, хөдөлмөр заслын үйлчилгээ, усан эмчилгээ, хөгжлийн дэмжлэг үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн тусламж үйлчилгээ, туслах хэрэгсэл ортопед протезийн үйлчилгээ, явуулын тусламж үйлчилгээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд насанд хүрэхчдэд дараах нийгмийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Мэргэжлийн сургалтын үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөө, холбон зуршлах үйлчилгээ, богино урт хугацааны мэргэжил олгох сургалт, холбон зуршлах үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, аж ахуй эрхлэх төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр хариуцсан байгууллагуудтай хамтран зөвлөгөө өгөх хөдөлмөр зуршлах үйлчилгээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын салбарын комиссийн үйл ажиллагаа. Дэд бүтэц, орчны анхан шатны үнэлгээ, зөвлөгөө мэдээллийн үйлчилгээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх дугуйлангийн үйлчилгээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бүлгийн үйл ажиллагаа. Олон нийтэд чиглэсэн нөлөөлийн сургалт, арга зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг тус үзүүлж байна. Энийг ч орхигдуулахгүй хүртээмжтэй тэгш нийгмийг хамтдаа бүтээцгээе.